Хай, хүүгээ цэцэрлэгтэн хүргэж вэ? Өнөөдөр өстой муу байна. Яагаад вэ гэхээр өчигдөр өрөө яг ингээ унтчихсан чинь гэрт амар халуун байсан байхгүй бүчмэн байсан. Тэнгүүд нь кондишн гасаацсан. Тэгсэн чинь өглөө босоод ирсэн чинь хоолой пак. Тэгээд толгой жоох өвдөд байна. Манай хоёр бас гайгуулгаасаа. Тэгээд өнөөдөр би яаж яах хичээлдээ заа. Тэгээд метронд 3 цаг удаа яана. За тэгээд яаж яах хичээл дээр бүр PPT тавина. Ууг нь би хоолоо яг өвтгөр цэрээ сайн гаргаад байвал хоолойны өвчин ер нь гайгүй идэрчдий чиг шиг. 好，大家好，我叫梅花。我今天的题目是原始四大家，有4个部分来讲一下。为什么选原始给大家？因为是原始代是跟蒙古的历史有相关的。这4位中最有名的、最能力强的人就是虞姬，因为他是从小很聪明，然后3岁开始认字，4岁的时候他妈妈给他读《论语》文字的时候，他一天就背诵了，这么厉害。然后他深入研究儒学，然后他30岁的时候已经成为大都儒学教授，然后就国子助手了。然后大家元朝还记得吧？元朝是哪个少数民族建立的统一王朝来着？蒙古是吧？而且王朝将军就是我刚才读的这个诗的意思是，现在社会还没完成，还没完美了，但是有很多人说，他们说假装已经好的样子，这个是不对的意思。然后虞姬是殿二十，杨在是正二监，方鹏是克二乔，解释四是第二行。就这样到这儿，谢谢大家。 Баярлаа. Ямар ч гэсэн хичээлээ гүрийгээд гайгүй танилцуулч та. Өнөөдрийн хичээл эцсийн түүхийн хичээл байсан баггүй юу? Тэгэд миний авсан сэдв болохоор Юан гүрний одоо хамгийн алдартай 4 найрагч, шүлэгч хүний талаар ярих байсан. Дөрүүлийг ихэн бага насны амьдрал, ер нь ойролцоо, ядуутар, одоо хагас өнчин амьдралаас эхлээд өөрсдийн авьяас чадвараар сайжирсаар байгаад хэдтийн одоо хамгийн дээд түвшний сайн зохиолчд болж чадсан. Миний бодлоор зохиолчд жоохон хатуу хувь заяатай байхаа гэд хэлжүүл яадаг бол за тэр нь юу гэсэн үг вэ гэхэлэр ер нь яг өвөгдлөөрөө амжилт нь тодорхойлогдчихдаг. За юу гэсэн үг вэ гэхэлэр тодорхойлохгүй ингээл тойруулал ахгүй тий. Яг ингээд бурхны авьяасаар үр дүнээ шийдэгдчихдэг гэмээр юм уу? Одоо жишээ нь бусад спортын авьяаснууд ч юм уу бусад урлагийн авьяаснуудыг харахаар тэдгэрийг одоо бэлдээ тахлаар амжилтанд ийм бүр бурхны өгөгдөл шиг тийм амжилтанд хүрэх боломжтой байдэн шүү дээ тий. Эсрэгээрээ зохиолчд бол яалтчгүй бурхны өгөгдөл тэр цаанаасаа заяасаа авьяас нь байж тэгээ тэрэн дээрээсээ хүч хөдөлмөр шингэжиж ялгарах боломжтой юм шиг санагддгийг. Тэгээд бас яг хятад Монгол ер нь хаанах ч гэлдэггүй зохиолчд бас нийгмийн хамгийн том ухаалаг шүүмжлэгч нар байж чаддаг юм шиг санагддаг. Тэр тусмаа одоо шүлгийн зохиолчд надад тийг санагдаад идэв. Ер нь тэгээд альва нэг улсын нийгмийг илүү сайн ойлгохын тулд ер нь шүлгийн ном унших нь зүгээр байдаг баха. Тэр тусмаа нэг хит романтик ч юм уу сэтгэл хөдлөлтэй биш энгийн шүлгүүдийг уншихад ер нь нийгэм нь харагддаг байж магадгүй шүү. Гэхдээ яг дотооддоо гэвэл нийгэм нь яг хувь хүний мэдрэмж, үйлдэл яг харагдаж байгаа бодит байдлаар л дүгнэгдэх байх л та. Тэгэхээр яг өөрийн бодлыг бусдын нөлөөгөөр өөрчлөх нь зөв биш зүйл. Одоо жишээ нь би дэлгүүрээс хувцас сонгохдоо хизээч худалдагчийн хэлсэн үгээр шийдвэрээ гаргахгүй. Эсвэл одоо ууланд авирах байгаа бол хизээч төвлөрч хуурчаар замаа залахгүй. Яг үн шиг улс төрийг урлаг спортын зааж чадлаа юу? Залглаа юу гэлөө. За бай бай.